За сайн байцгаана орой минь төргий. Сар шиндээ сайхан шинэлцгээж байна. Тийм ээ, сайн байцгаана уу. Өнөөдөр энэ 2 сарын маань сүүлийн нэвтрүүлэг сар шинийн шинийн нэгний хамгийн их нэвтрүүлэг болж байна. За тэгээд сайхан шинэлөө, сайхан битүүрөө. Тийм, сайхан битүүрсэн Монголд ялангуяа шинийн нэгэн байгаа. Гэхдээ Солонгосын үед сар шинэ 1 сарын өмнө өнгөрсөн, 1 сарын сүүлээр болоод өнгөрсөн болохоор Солонгост амьдарч байгаа монголчуудын хувьд бас зүгээр энгийн нэг өдөр болж өнгөрч байгаа шиг байна. Монголын хүмүүсийн хувьд бол маш сонирхолтой, маш олон хүмүүс үндэсний хувцас өмссөн, айл ахмтуудаараа очиж золгож амар мэндийг асуусан бас нэг тодорхой тэмдэглэлт өдөр болж өнгөрч байна. Тэгээ өглөө гэр бүлийнхэнтэйгээ бас ярьсан. Үнэхээр атаархаж бас очихыг үнэхээр хүссэн. Үнэхээр гоё харагдаж байлээ. Яг үнэ. За ер нь ямар ч баяр болсон мэдээж Монголоо нутгаа гэр орныхнаа их сандаг боловч цагаан сар шиг яг энэ хамгийн том баяр дээр бол нэр жинхнээсээ Монгол явахыг хүсдэг тийм үү? Тийм шүү. Яг ингээл хүмүүс харахад нэр тэр дотор байгаад үнэхээр маш удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзалтах маш олон цаг хугацааны дараа уулзаад өөрчлөгдсөн тэр төр төрхийг хараад бас гайхах үнэхээр сонирхолтой байдаг. Гэхдээ явж ядаагүй учраас. За маш олон гадаад суралцж байгаа монголчууд маань бас Монголтойгоо цагаан сараа зарим нэгэнд тааруулаад тэмдэглэж байгаа бахаад тэр бүх хүмүүстээ сар шинийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийнхээ номд оръё. Тэгээд би өнөөдрөөс өөрчлөлтгөө шийдсэн номны маань хамгийн сүүлийн бүлэг одоо эхлээд бэлэн болсон байна. Тэгээд бүгд хамтдаа 18 дугаар хичээлээр тогссон байгаа. Тэгээ өнөөдрийн хичээл болохоор 19 дугаар хичээл байгаа. За юуны төрөнд сонголтоо маш тодорхой байлгаа. За бидэнд өдөр тутамд маань алийг эхлээд хийх вэ гэсэн тэр сонголтын өмнө бид нар одоо ирдэг байгаа. Тэр сонголтыг хэрхэн яаж хийх ёстойгоо бид нар жоохон боддог юм л та. Тэгээ яагаад тэгэхээр хоёр үйлдэл зэрэг чухал санагддаг. Тэр үед аль нэгийг сонгох хэрэгтэй байдаг. Тэгээ хин одоо ямар зан чанартай хүн бэ гэдгээс шалтгаалаад тэр хоёр зүйлийнхаа аль нэгийг сонгодог байгаа. Тийм шүү дээ. Хүний амьдрал бүх зүйл дээр сонголт байдаг. Бид бүхэн өглөө боссон цагаас унтан хүртлээр үргэлж сонголтыг хийдэг тийм ээ. Тэгээд ерөнхийдөө зарим тохиолдолд бас ингэж ярьж байгаа юм л да. Хоёр сонголт юм аа, эсвэл 3 сонголт. За 3 чухал ажил гарч ирэхэд алийг нь сонгохоо мэдэхгүй, тэгээ алийг нь сонгохгүй байх тохиолдол бас их байдаг. За тэгээд ингээ харахад сонголтоо маш тодорхой байлгаа. Та хамгийн түрүүнд юун чухал вэ гэдгийг сонгохын тулд бидэнд өгсөн байгаа бидний одоо хийх ёстой тэр зүйлүүд маань үн цэнийг тодорхойлох ёстой байна. Тэр үн цэн маань хэр их үнэтэй байна. Одоо энэ зүйлийг би 1 номерт хийх ёстой юу? Альсаа би 2 номерт хийж болох байна уу гэдгийг тэр хийх ёстой ажлуудаа оноо болгож өгөх ёстой байна. Тэгснээр бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажлын маань ингээ дараалал гарч ирдэг гэдгийг энэ номоор дамжуулаад бид сурж байна. За тэгээд ерөнхийдөө энэ хамгийн эхлэхдээ ингэж хэлсэн байгаа. Хийх ёстой ажлаа ямар нэгэн зүйлийг хийхгүйгээр орхисноор дараад нь бидэнд тэрхүү ажилтайгаа хэзээ нэг цагт нүүр тулгардаг. За тэр үедээ бид нар болохоор урд өмнөнийхөө өмнө нь төлөх ёстой тэр төлөөснийхаа дахиад баг 2 юм уу 3 дахин илүүг төлдгөө. Хойшлуулсахаа үр дүнд. Тэгэхээр тэртээ тэргүй төлөх ёстой тэр төлөөсийг та хойшлууснараа энэ нэмэгдэнэ гэхээс хасагдана гэж байхгүй. Тэгэхээр хийх ёстой ажил байна уу? Ямар нэгэн зүйлийг та заавал яг өнөөдөр танд даалгавар болон ирсэн бол тэр амьдралынхаа даалгаврыг зайлшгүй хийгээд явах маш чухал байна. Энэ бол тэртээ тэргүй бидний амьдралын биднэрт тулгарх ёстой асуудал учраас үүнээс бүү зүхтаарай, нөрөө бүү буруулаарай гэж сануулan одоо энэ хүүбөлг маань эхэлж байгаа. Тийм шүү дээ. Бид бүхэн үргэлж сонголттой тулгарч байдаг. Тэгээ тухайн сонголтоо зөвийн сонгохын тулд үнэхээр хэр их чухал вэ те? Тухайн хүний үр дүн альва тэр сонголт 1 номерыг сонгосноор танд ямар үр дүн ирэх үү, ямар ач тустай вэ гэдэг бас сайн бодсны үүдэн дээр сонголтыг хийх нь бас маш чухал. Яг үнэ. За тэгээд түрүүн хэлсэн байгаа те. За энэ ерөнхийдөө юм маш тодорхой байлгах нь чухал. За тэгээд энэ альва зүйлийг тодорхой байлгах стратеги гэж ярьж байгаа. Тэгээ энэ зүйлийг маш тодорхой байлгахын тулд та өөрийнхөө бодсон бодлыг цаасан дээр буулгах, аль сүлхийн нэгэн ярианы хэлбэрээр өөр өөртөө мэдүүлэх ёстой гинэ. Тэгхгүйгээр зүгээр бодлоороо дуусгах юм бол өөрийнхөө бодлыг чухал зүйл гэдгийг бид нэр хайд анзаарахгүйгээр өнгөрдөг байгаа. Тэгэхээр тэр бодлоо цаасаар юм уу аль сүлхийн нэгэн хүнд хэлснээр ил гаргах боломжтой. Тэгээд боломжоо та ашиглах нь тий.
За тэгээд энэ одоо тодорхой болгох тунгалаг бид нар шилэн гэж ярьдаг шүү дээ. Энэ шилэн байдал маань бол бидэнд маш чухал байгаа. Тэгээ энэ шилэн байдал маань болохоор нэгдүгээрт нь үн цэнийн шилэн байдал, хоёрдугаарт нь болохоор үүлийн шилэн байдал. За үйлээрээ болон үн цэнээ маш бусдад тодорхой, өөртөө болон бусдад маш тодорхой болгож гаргаж ирэх юм бол энэ стратегийг та амьдралдаа хэрэгжүүлэхэд бэлэн болох нэ. За тэгээ үүнд бас ярьж байгаа хүний амьдралд маш олон төрлийн ажлууд гарч ирдэг. Тэгээ хамгийн гол нь бидний зорилго болон зорилт маань чухал. Тэгээ би яг юунд хүрэхийн тулд явж байгаа вэ? Тэрхүү зорилго болон зорилт маань тодорхой байхад бидний хийх одоо үйлдэл маань аяндаа бидэнд бол шилэн болж ирэх нэ. За тэгээ ерөнхийдөө маш өөрийнхөө бодол санааг болон үйлдэлийг өөрийнхөө үн цэнийг маш тодорхой өөртөө болон бусдад таниулсан байхад энэ нь таныг эргээд биеэ барих чадварт өөрийгөө контролдох байдалд маш сайн аваачиж өгдөг. За харин өөрийнхөө тодорхой зорилго болон зорилтыг одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг тодорхой сайн мдээгүй тохиолдолд өөрийгөө контролдох, өөрийгөө хянан захирах тэр байдал маань энэ чадвар маань сулардсан байна. Тэгээд хянан захирах, өөрийгөө хянан захирах энэ зан чанар бол энэ бидний ярьж байгаа зуршилтай шууд холбоотой нэгэн маш чухал нэр томьёо байгаа. Тэгээд энэ өөрийгөө хянан захирах байдал маань бидний амьдралын зорилго болон зорилго байж болох гэсэн үүндээ хүрэх үү хүрэхгүй юу гэдэгт маш их чухал холбогдолтой ач холбогдолтой зүйл байгаа. За тэгээд бид нар ерөнхийдөө бодол санаагаа өөрийнхөө бодсон төлөвлөсөн зүйлээ ил гаргаагүй, өөртөө мэдүүлээгүй, өөрөө ч сайн үүнд итгэж өгөөгүйсэн бол өгөхгүй бол бидний зүрх сэтгэл болон сэтгэл санаа маань маш их тогтворгүй болдог байгаа. Тэгээ ер нь өөрийгөө юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй заримдаа ингээд нэг яах вэ гэд нэг бодол давтдаг штэ. Бодол давтаад альсвал нэг гуниглаад байгаа юм уу? Альсвал нэг бүтлгүүтлэг мэдрэх ч юм уу? Энэ бүх зүйл та өөрийгөө маш тодорхой болгох хэрэгтэй. Өөрийнхөө юу хүсэж байгааг болон юу хийх ёстойг маш их тодорхой болгох ёстойг хэлж байгаа нэгэн дохио байх нэ. Тэгвш яг юу хийх зүйлтэй хаана хүрэхээ, юу хийхээ тодорхой болгох юм бол хийх зүйлүүд нь хүртэл тодорхой. Тэгээд аливаа зүйлдээ эргэлзэх бас тухайн зүйлийг татгалзах магадлал маш багаар буурнаа гэж бас ойлгож болохоор байна. За тэгээд номны жишээнээс хэлэхэд за хүүхэд нь бага ангийн хүүхдтэйсэн тэгээд хүүхэд нь өргөж ном ээжээ та надад ном уншиж өгөөч гэж байнга гуйдагсан. За нэг ном уншаад өгөх юм бол дараагийн номыг авчрах жишээний. За тэгээд энэ ээж минь болохоор хин нэгэнд найзтаа одоо хэлсэн байгаа. За би бол ингээд өдөрт 1 юм уу 2 цаг үгүй маа гэхэд би нэг 40 минут би дасгал хиймээр байна. Гэхдээ хүүхдтэй ном уншиж өгдөг энэ зүйлээс болоод би яг дасгал хийх боломжгүй болчиход байна. Тэртээ би бол яг хүүхдийн төлөө учраас би энэ зүйлийг өөрийнхөө хүслээс татгалцсанаа ирж байна гэж ярьсан байгаа. Ээж хүн үнэхээр гайхалтай тий. Тэгэхээр бүх зүйлийг хүүхдийн төлөө ихэнх ерөнхийдөө бол ээж хүн тийм байдаг. Бас туяагчийн үед бас яг тийм бах тий амьдрал дээр төвшөж үзсэн баг. Энэ амаргүй л дээ. Хүүхэд бол нэг номер. Ер нь ээжтэй ажиллахаар бүх зүйл дээр хүүхэд бол нэг номер хөдөлтэй өгөх байдаг. Тэгээ найз нь болохоор энэ хүний найз нь болохоор юу ч зөвлөсөн бэ гэхээр мэдээж хүүхдтэй цаг зав гаргах, хүүхдийн боловсролд анхаарлаа хандуулах нь чухал ч гэсэн тэр дасгал хөдөлгөөн хийх ч юм уу тэр цаг нь болохоор тогтсон нэг цаг ба тэ ажлын цаг ч гэдэм үү. Энэ зүйлийг хийсний дараа гэртээ байх, хамтдаа байх, хүүхдтэй хамтдаа байх тэр цагт бүрэн боломжтой ажил байгаа учраас энийг зүгээр цагийн хувьд нааш нь оруулах боломжтой гэдгийг одоо найздаа зөвлөсөн байгаа. Тэг ингээ харахад бид нар ерөнхийдөө нэлийн зүгээр за ингэх учраас би хоёр зүйл байгаа учраас би нэгийг л сонгоё гэд барьчт юм шиг тий. За хоёр сайн зүйл байна. Гэхдээ би нэгийг л сонгочих. За яг би дараа болъё ч гэдэм өөрийгөө хойшлуулах аль эсвэл хин нэг чи жоохон хүлээгээрээ тий. Эхлээд миний хүсэлч гэдэм үү. Хоёр зүйлийг хоёулын энэ амжилттай болгох бас арга байдгийг бид нар марцсан байдаг. Үнэхээр би өөрөө олсон шат тийм шүү нэрээ энэ бол айгүй чухал юм байна. Хин хинийгээ ялалтанд хүргэх тэр арга бол үнэхээр зохицуулах тэр чадвар гэдэг бол бас чухал юм аа гэдгийг олж харсан ба. Тий.
хэрэгтэй мэдээлэл байна. Заримдаа бид бүхнээр үнэхээр өөрийн мэдлэгүүгээр зөвхөн нэг зүйлийг чиглүүлдэг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бас ярьж байсан. Хоёр зүйлийг зэрэг амжуулах нь бас айгүй үр дүнтэй. Ном уншихаа хажуугаар дасгал хөдөлгөөн, энгийн дасгал, хүнд дасгал биш бол ном уншингаа хийх эсвэл те зурагт альва зүйлийг хоёр зүйлийг зэрэг амжуулах нь бас айгүй үр дүнтэй, цагийг хэмндэг гэж бас бид бүхэн ярилцсан байгаа. За тэгээд та бүхэн бас юу гэдгийг өөрийгөө илүү бусад өөрийнхөө бодол санаа, өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг илүү шилэн байлгаж амжилтанд хүрсэн ямар нэгэн жишээ байвал бас бидэнтэй хуваалцаарай. Тэгээд таны тэр жишээгээр таны хэрэгэлдэг тэр одоо стратегийг биднэрс авч хэрэглэх бас үзэж байгаа бусад хүмүүст ч гэсэн маш хүртээлтэй сайхан цаг байх байхаа гэж бодож байна. Тийм шүү. Тэгээд зуршлын тухай мэдээж бид хүн ярьсан. Тэгээд бид нар болохоор одоо мэдлэр Солонгос номны тухай ярьж байгаа. Монгол хэл дээр зуршлын хүч гэж ном байгаа гэсэн. Магадгүй үзэгч та бүхэн дунд тэр номыг уншсан хүн байгаа бол бас бид бүхэнтэй хуваалцаарай. За тэгээд ерөнхийдөө бид нар номынхаа эхэнд бас хэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний үндсэн 4 зүйл дээр сайн зуршлыг бий болгох юм бол бидний бусад амжилт бол ар араасаа ундардаг юм аа. Тэгэд дахин сануулan хэлэхэд эхнийх нь бол зөв хооллох сайн зуршилтай авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор зөв сайн унтаж амрах зуршил, гуравдугаарт нь дасгал хөдөлгөөн хийж өөрийнхөө эрүүл мэндийг хянах. Дөрөвдүгээрт нь болохоор ойр орчмоо болон бусад бүх зүйлийг маш эмх цэгцтэй байлгах. Энэ 4 зүйлийг бид нэр сайн зуршлаар сольж чадах юм бол бидний амжилт гээд хүсн тэмүүлдэг зүйл маань бидэнд маш их ойрхон ирт юм аа гэж хэлсэн байгаа. За тэгээд дараагийн 2 дахь жишээ маань болохоор эхнэр нөхөр хоёр байсан. За эхнэр нөхөр хоёрын оронд болохоор асуудал гарсан байгаа. За энэ асуудал нь болохоор гэр цэвэрлэх тухай мөн бас чөлөө цагаа хэрхэн яаж өнгөрүүлэх вэ? За мэдээж гэр цэвэрлэх гэхлээр энэ ажил үүрэг маань ерөнхийдөө эмэгтэйчүүдэд нэлээд хамаатай байдаг учраас мэдээж эхнэр нь ол хийсэн байгаа тий. Надад бол чөлөө цаг үнэхээр бага байна. Тэр олцсон 7 хоногийн эцсийн тэр өдрүүдийг би гэрээ цэвэрлээд өнгөрөөхөөс илүүтэйгээр би ямар нэгэн байдлаар одоо ууланд гарах ч юм уу тий. Найз нөхөдтэйгээ уулзах. Өөртөө хувийн цагийг ашиглах боломжтой. Ер нь бол эхнэр нөхөр гэж байгаа болохоор найз нөхөдтэйгээ илүү тэр хоёр одоо эхнэр нөхөр маань хамтдаа одоо нэг хүсэл сонирхолтой хобби гэж ярьдаг шүү дээ. Тийм байгаад тэр цагуудаа өнгөрөөхийг маш хүсдэг байгаа. Тэгээд нөгөө талаас болохоор нөхөр нь бол мэдээ цэвэрхэн орчинд амьдрах ч юм уу тий. За энэ бол хамгийн түрүүнд чухал санагдсан учраас за хаа нэгт ингээ зугаалаад явхаас илүү 7 хоног одоо юу гэдэг сайн цэвэрлэж чадаагүй гэрээ сайхан цэвэрлэх нь бол илүү дээр юм аа. Тийм болохоор гэрээл цэвэрлэх хамгийн ийш тийш явахгүйгээр. За ингэж хэлсний дараа болохоор энэ хоёр маань зөвлөгөө авахар ятсан байна. Зөвлөгчдөр. Тэгээд очиход бол ерөнхийдөө ямар зөвлөгөө өгсөн бол маш сонирхолтой. Ялангуяа сүүлийн шинэ гэр бүлийн хувьд бас маш том асуудал бас хоорондоо маргалддаг, боддог асуудлын нэг юм шиг санагдаж байна. Тийм тэгээд ерөнхийдөө энэ хоёр маань аль талаас нь л зөвлөгөө өгсөн юм шиг аа. Гэхдээ ерөөсөө хамгийн сүүлд нь болохоор нэг л арга олдсон байгаа. За яалч гэр орны цэвэрлэх ажил байсан. Хоёулаа ажил хийдэг. Хоёулаа маш завгүй. Тэглээгээд эмэгтэй нь бол 7-ны эцээр гэрээ одоо бүрэн одоо ганцаараа цэвэрлээд тэр амралтынхаа өдрийг зүгээр ингээ өнгөрүүлэх бол хайран байна гэж хэлсэн байгаа тийм. Нөгөө талаас болохоор нөхөр нь болохоор гэрээ сайхан цэвэрлэх нь бидний хувьд нэг амралтын сайхан цаг юм аа. За тэгээд хамгийн сүүл болохоор энэ хоёр юу авсан байгаа тийм. Зөвлөгөө авсны дараа болохоор ерөөсөө 7 хоногийн сүүлд гэр цэвэрлдэг нэгэн хүнтэй олё. Одоо гэр цэвэрлдэг хүмүүс байдаг шүү дээ, тий. За оюутан ч ээж олно. Ямар ч сан гэрээ цэвэрлүүлэхээр хүн хөлсөлё гэж одоо шийдэл төрсэн байна. За тэгээд бас нэг дунд ангийн хүүхдийн жишээ гарч байгаа. За тэгээд амралтын өдрөөр бас л амралтын өдрөөрөө ер нь бол ажлын өдрүүдээр хүүхдүүд маань хичээлтэй, сургалттай байдаг учраас бас л их завгүй байдаг ахна. За тэгээд энэ хүүхд маань болохоор ер нь бол амралтын өдрүүдэд дай тухтай хагасаа өдрийг болохоор дугуй унж өнгөрүүлэх маш их дуртай. Тэгээ нөгөө талаас болохоор аав ээж нь гэр бүлээрээ бүгдээр хамтдаа сайхан салхинд гарыг хоол идэгээд гэр бүлийн цаг гарах гэдэг. Энэ хүүхд болохоор дугуйгаа унчих гэдэг. За тэгээд ийм хоёр чухал асуудал ингээд бидний амьдрал заавал гарч ирдэг гэж хэлсэн байна тийм. Сонголтын тийм зогсдог. Тэгээ энэ хүүхд болохоор эхлээд өөрийнхөө нөгөө нэг
төлөвлөгөө тэ зорилгоо ингээд магадгүй тавьсан байгаа штэ. Би заавал энэ зүйлийг хийх ёстой гэд. За энийгээ тэгвэл гэр бүлээсээ болоод хойш нь тавих хэцүү байдаг. Альсвал зүгээр гэр бүлийнхнийгаа дагаад энийгээ тавихаас гадна өөрөө юу гэдэг хоббиндээ хөтлөгдөө ингээ явах ч юм уу те. Аль алингийн ингээд нэгийг сонгочлоор хаа нэгтээ нэг өөрөө гомдох юм уу бусдыгаа гомдох болчиход байгаа. За тэнгуут энэ хөтлөлөөр ерөөсөө өглөө эрт босоод өглөө 6 цагаас 11 хүртэл дугуугаа унаад үдээс хойших цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх болсон байна гэдгээ ярьсан байлаа. За тэгэхээр бидэнд бол ер нь бол юу гэдэг заавал нэгийг нь үүсгээд нэгийг нь хойш нь тавиад байх биш те. Хоёулынгийн амжилтаагаар авч явах тийм арга байд юм байна. Цагийн зохицуулалт гэдэг нь маш чухал гэдгийг бас харж байна те. Тэгээ цагийн зохицуулалт гэсэн чинь одоо эх 7 хоногт бид нэр хамтдаа ярилцах бас сэдв байгаа. Тэгээд номын талаараас танилцуулж өгөөч. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол энэ 7 хоногт бид өөрчлөлтөөр шийдлээ ном маань дуусж байгаа. Тэгээд эх 7 хоногт бид та бүхэнтэйгээ цагийн менежмент буюу цагийн менежментийн шилдэг 25 техникүүд гэсэн энэ номоор та бүхэнтэйгээ хуваалцах байгаа. Тэгээд уншсан хүн байгаа бол та бид бүхэнтэй тухайн дараа 7 хоногийн даваа гарагийн 8-аас 8:45 хооронд бид бүхэнтэйс хуваалцаарай. Хэрэг уншиж амжаагүй хүн байгаа бол эрт авч уншаад өөрийнхөө үзэл бодлыг бас бид бүхэнтэй хуваалцаарай. Тэгээд мэдээж бид хүн болгон өөр тэмцээс тухайн номыг үзэх өнцг нь өөр, ойлгоц нь өөр учраас бас олон талаасаа хоорондоо ярилцаад олон хүмүүстэй хуваалцах юм бол манай нэвтрүүлгийн бас зорилго тэнд оршино гэж бодож байна. Тэгээд тийм болохоор та бас бид бүхэнтэй хуваалцаад номоо хайж олоод тэгээд бүх цагийн менежмент зүг байх юм бол маш олон зүйлийг амжуулж чадна. Тэгээд тэрний үр дүнд бас маш цэгцтэй бас стресс багтай амьдралыг хүн өөртөө авчрах боломжтой байгаа учраас энэ тал дээр маш сайн ярилцахыг та бүхнээс хүсэж байна. Аха. За тэгээд ерөнхийдөө ингээд 19 дугаар хичээл маань маш их шилэн байх хэвээр. Ер нь бол шилэн байхыг их уриалсан байна. Тэгээд бүгдээрээ өөрсдийнхээ хийж чадахгүй байгаа зүйлийг хараахан ойлгоод хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлээ маш өөртөө болон бусдад сайн харагдахаар байлгах хэрэгтэй байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа энэ зүйлийг бас хамтдаа хэрэгжүүлээд үзье те. Тийм шүү дээ. Сая бас хэллээ. Бусдад харагдахаар байлгаарай гэд. Тэгээд 20 дахь хичээлийн маань ерөнхий явц нь бол хувь хүн буюу өөрийнхөө үнэн төрхийг бусдад харуулах, үнэн төрхөө өөрийнхөө зуршил болгох тухай хичээл байгаа. Тэгээд энэ хичээлээс үзэх юм бол хүмүүст энэ хичээлийн хамгийн гол зүйл нь бол аливаа зүйл зуршлыг үнэхээр ганцаараа хэцүү байгаа бол бусдад тухайн зүйлээ тунхаглаж зарлах нь маш зөв арга гэж үзэж байгаа. За би өнөөдрөөс ингэж шийдлээ ч гэдэг юм тийм. Яг тэгж шийдэх юм бол аливаа нэгэн зүйлийг ганцаараа шийдэж хийхээс илүү олон хүнд шийдвэрээ хуваалцах. Тэгэх юм бол мэдээж нэг талаараа хариуцлага, нөгөө талаараас олон хүн надаас үр дүн хүлээж байгаа, олон хүн намайг харж байгаа шүү гэсэн байдлаар тухайн зүйлдээ арай илүү тууштай, арай илүү үр дүнтэй хийх боломжтой байдаг. Тэгээд тийм учраас ямар нэгэн шийдвэрийг гаргахдаа нэр ганцаараа хийх хэцүү байгаа л олон хүмүүс зарлах. Эсвэл бүр өөргөө тийм хүн болсон юм шиг өөртөө тэгээ суулгах хэрэгтэй байгаа байхгүй юу? Итгүүлэх тийм. Номны жишээнээс ерөнхийдөө авч үзэх юм бол би бол чихэр иддэггүй хүн. Идэхгүй байгаа биш, иддэггүй хүн болно гэж. Тэгээ хүмүүст яг тэгэж хэлсэн цагт иддэггүй гэж хэлэх юм бол идэх цаг гарч ирэхгүй, идэх боломж гарч ирэх болно. Зүгээр тухайн төрхөн зургийн идэхгүй байгаа гэдэг үгээр өнгөрөөх юм бол маргааш та идэх боломжтой гэсэн үгний үед бас маш өөрчлөлт байгаа. Тиймээс иддэггүй хүн гэдэг үгээр бас солих нь үр дүнтэй гэж хэлсэн байгаа. За. Тэгээд наадхан дээр чинь бас яг нэг юм энд бас нэг шинэ нэр томьёо гэж орж ирсэн юм да. Нүн сугам спкон гэж орж байгаа байхгүй юу? За энийг болохоор нүднээс ногдож байгаа зуршил. Тий. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийн нөгөө ярианы хэлбэрийг маш сайн анзаарч сонсох хэрэгтэй байна. Тэгээ голцсон ерөнхийдөө юу гэдэг би өнөөдрөөс тэхгүй ингэхгүй маш их шийдвэртэйгээр ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Би өөр нь тэгэхээр шийдсэн. Альсад би яг тэгнэ гэдэг ч юм уу. Яг ингэж ярьдаг хүмүүс маань би өөр нь тгийж чадахгүй байхаа. Хин нэгэн хүн намайг тэгээрэй гэсэн шүү дээ. Альсвал ер нь бол болохгүй байх. Би чадахгүй байх гэсэн ингэж ярьдаг хүмүүсээс илүү ямар нэгэн одоо гэдэг зуршлыг өөртөө суулгахтаа тэр сайн зуршлыг даган мөрдөхтөө илүү чадвартай гэдэг нэ. Тийм шүү. Тэгэхээр ярианы хэлбэр маань бид нарыг ер нь
маш бидний зан чанарыг илтгэдэг. Дээрээс нь бидний амьдралыг хийв зуршлагчсан тодорхойлдог юм байна. Тэгэхээр бид нэр ярихдаа бас зөв яриад эхэлчих юм бол илүү бас өөртөө үйлчлэгдсэн хянах бас боломжтой, эргүүлэх боломжтой гэж бодож байна. Тийм шүү. Тийм учраас хүмүүс маш өөртөө ихтгэлтэйгээр тунхаглаарай. Ямар нэгэн зүйл хийхгүйг шийдсэн бол би хийдэггүй хүн гэж бусдад тунхагласан бол би тухайн үед хэлсэн бол буцаах боломжгүй. Тэгээд тухайн тэр зүйлийнхаа үр дүн хариуцлага тэрний төлөө бас та маш үр дүнтэй зөв шийдвэр маш өөрт хэрэгтэй зуршлаг өөртөө хэвшүүлэх боломжтой гэж ерөнхийдөө бол заасан байгаа. Тэгээд энэ жишээг уншаад би бас өөртөө нэг зүйлийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Тэгээд ерөнхийдөө бол сүүлийн үед кофе их уугаад байгаа. Ялангуяа солонгосын амьдралд удаан амьдраад гэх юм маш кофе уух шаардлага гараад байдаг. Тэгээд сүүлийн үед тэр заршлаа үнэхээр болиулахын тулд кофе уухаа болох хүмүүст уудаггүй би удаггүй хүн гэж хэлж хөвшиж эхэлж байгаа. Тэгээд магадгүй би өнөөдөр туяагчтай уулзаад кофе удаггүй гэж хэлсэн бол магаш бит хоёр уулзаад би өмнөх хэлсэн үгээ бодооч бол уухаа болно. Өөр зүйл сонгоно. Тийм учраас иймэрхүү энгийн аргаарч болоо өөрийнхөө муу дуршлаа салах нь бас айгүй хэрэгтэй гэж бид бүхний сонгосон номдэр гарсан байгаа. За тэгээд дараагийн хичээл рүү ороход за өөрт тохирсон одоо дасгалжуулалтыг бид нэр хийж явах хэрэгтэй. За тэгээ ер нь бол маш олон хүмүүс өөртөө тохироогүй зүйлийг хараад хин нэг дагаж дуурай хаж хийдэг гинэ. Тийм шүү. Тэр нь болохоор өөрт нь өрөөсөө тохирохгүй байхад хүчээр авчирч ингэ суулгаж яадаг. За тэгээ энэ талаар ярих байгаа. За тэгээд хамгийн ихэнд нэг жижиг юм сэдв дээр болохоор ингэж ярьсан байгаа. Миний өөрчлөлт хин нэгэнд одоо нөлөөллийг үзүүлж идэг. Хин нэгний тэр нөлөөлөл нь эргээд намайг өөрчилж идэг гэж. Тэгэхээр та өөрчлөгдөхийн тулд таны хүсэж байгаа хин нэгэн болохыг хүсэж байгаа тэр нэгэн чинь байгаа бол үлгэр заагаараа рол модель байраад тэр хүнээ олоод яг дагаж өөрчлөгдөхөд тас даган дуурайх борон боломжтой. Тэгснээрээ та өөрчлөлтөнд бас ойртож очих боломжтой байгаа. За хэрвээ танд яг таны хүссэн шиг хүн таны эргэн тойронд юм уу та мэдгүй бол та өөрөө тэр загвар нь болох хэвээр. Бас үнэхээр гоё арга шүү. Таныг өөрчлөгдөхөд хин нэгэн хүн бас дагаж өөрчлөгддөг. За энэ бол нөлөөллийн одоо юу гэдэг чоньом гэдэг чинь халдвар гэж ярих юм да тий. Тийм шүү. За тэгээд нөлөөлөл гэдэг маань өөрөө маш их тийм халдвартай тий халдвартай сайн нөлөөллийг үзүүлэл өөрөө ингээд сайжруулах юм бол хин нэгэн хүн заавал нөлөөлдөг. Тэр нь эргээд 1-2 хүн тантай уулзж байгаа хүнийг болгоныг бага хэмжээгээр өөрчлөх боломжтой. За тэгээ ихэнх хүмүүс болохоор ер нь бол олонхын уур амьсгалыг дагаж их одоо явдаг байгаа. Өөртөө тохирсон зүйлээс гэхээс илүү олуулаа ингэж одоо юу гэдэг нэг хоол тий захиалж хахад би ганцаараа арай өөр олныг дагдаг тий. За энэ мэтчлэн нөгөө олон хүмүүсийг дагаж сонголтыг хийснээрээ өөрийгөө гомдоодог. Олныг баярлуулж болгож исэн өөрийгөө гомдоож үлддэг байгаа. Тийм шүү. Ерөнхийдөө бол ийм тохиолдол маш их байдаг. Тэгээд аливаа зүйл дээр бас мэдээж олонтойгоо амьдрах нь зөв. Гэхдээ бас бүх зүйл дээр олныг дагах хаяа гэсэн хувь хүн гэдэг өөрийн үзэл бодолтоос үнэнч байх нь маш хэрэгтэй. Тийм. За тэгээд ерөнхийдөө бол эхнэр нөхөр гэдэг хүмүүс маань бол ер нь бол хамт найз нөхдийн холбооноос ч илүүтэйгээр маш олон цагийг тэ хамтдаа өнгөрүүлдэг учраас нэлээд их нөлөөллийг авч амьдрд юм байна. Тэгээд дээрэс нь нэг дэм бидний төрөүний хэлдэг чинь хоолны зуршлаа бол дасгал хөдөлгөөн хийх зуршил ер нь амьдралын зөв зуршлаа эхнэр нөхрөөд хамтдаа бие биендээ туслах маягаар хийх юм бол илүү үр нөлөөтэй байдаг. Хин нэг нь сайн зуршлаар сольж яхад нөгөөх нь дагаад солих бүрэн боломжтой болдог гинэ. Тийм шүү те. Нэг гэрт байгаа учраас магадгүй эхнэр эрүүл хоолтыг сонгосон тохиолдолд тухайн гэр бүлийн тэр чигтээ нөхөр нь хүүхэд нь бүгд эрүүл хооллыг сонгоод тухайн гэр бүлд эрүүл мэндийг авчрах боломжтой. Тий яг үнэ. За тэгээд энэ дээр бас яг жишээн дээр гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол эрэгтэйчүүд дасгал хөдөлгөөн хийж эхлэхэд эмэгтэйчүүд бас дагаж дасгал хөдөлгөөн хийдэг гинэ. За тэгээд ингээ бодглохлоор ер нь тийм байгаа. Хамтдаа нөгөө ажил төрлөө хийгээд альсаа сургуультай яваад үлдсэн гэртээ байх тэр цагаа чөлөө цаг байгаа штэ. Энэ чөлөө цагаа болохоор зөв одоо зуршлыг хөвшил болгон хөвшүүлэх тэр одоо цаг болгох бүрэн боломжтой. Тэгээ орой дасгал хийхээр нөхөр нь гарахад эхнэр нь дагаад гарах
хүүхдүүд аваад хамтдаа тэгээд нөхрөө дасгал хийж явах оронд болохоор эхнэр нь заажууд дасгал хийх. Яг энэ мэдчихлээ. Тийм шүү. Хэрвээ ингэж хийх юм бол тэ мэдээж гэр бүл айлталтаа дасгал хийснээрээ бас эрүүл мэндийг авчирна. Тэгээ нөгөө талаараас гэр бүлийн хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа дурсамжийг бас бүтээх боломжтой байга. Бас үнэхээр хэрэгтэй жишээ байна. Бас шинэхэн гэр бүлүүд маань эсвэл дасгал хийхээр хичээж байгаа гэр бүлүүд маань бас хэрэглээд зүйл үнэхээр боломжтой зөвлөгөө юм шиг санагдлаа. Яг үнэ тэгээ ганц дасгал биш тэ хооллох, зөв хоол идээд ногоо хиддэг болвол дагаад ногоо хидэх зуршилтай хоолныхаа зуршлыг тэ солих бүрэн боломжтойгаа. За тэгээд бас арх хэрэглэдэг хүмүүс ч гэсэн ерөнхийдөө нэг нь арай бага ууж эхлэх юм бол эсвэл архинаас гарах юм бол дагаад арх тэ дарс их хэрэглэхээ болох тэ ийм мэтчлэн байгаа. За тэгээд түрүү олон хүмүүсийн дагаж ерөнхийдөө өөрт тохирохгүй зүйлийг хийж явдаг гэж ярьсан байгаа. Тэгээд энэ эмэгтэйчүүд нийлэхлээрээ ерөнхийдөө маш их мөнгийг дими зүйлд их өрдөг байгаа. Тэгээд яг өөрт нь хэрэггүй боловч найзууд нь авч явах юм бол заавал авах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд заавал тэрийг нэг юм уу яаж л нэг хоёрыг заавал авдаг гинэ. За ингээд бодглохлоор ер нь та олныг дагаад өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийж байна уу гэдгийг бас олонтой явах үедээс та өөрөөсөө тий асуугаад бас анзаараад үзээсэй. Тэгээд түрүү нөгөө ярьсан штэ. Аливаа зүйлээр баланс хэрэгтэй, тэнцвэр хэрэгтэй. Тийм шүү. За үргэлж одоо юу гэдэг нөхцөл байдлаа харж байгаа. Зарим үед олныг дагах тийм шийдвэр те үйл гаргах хэрэгтэй байдаг ч гэсэн ихэнх үед та өөрийнхөө хүсэл сонирхлыг маш сайн харж ах ёстой дээ шүү гэж. За тэгээд биднэрт нэлээд олон бас комент орж ирсэн байна тийм үү? Тийм шүү. Одоо комментстай танилцаа. Тэгээд сар шины минь гэж хүмүүс минь төрсөн байна. Баярлалаа. Тэгээд та бүхэнд бас сар шины миньдийг хүргэе. За бэ оюун зул. За эхлээрээ гэдгсэн байна. За эхлэхээс эхлүүлээ хамтдаа байсан оюун зулдаа баярлалаа. Тэгээд үргэлж биднийг урамшуулж бидэнтэй хамт бас комментаараа харьцаж байгаа та нартай үнэхээр баярлалаа. Тэгээд дизайнер Амраа сар шины минь хэлж хэлсэн байна. Тэгээд сар шины минь дүрья. Тэгээд сайхан шинжилж байна өө. Сайхан битүүрөө. За тэгээд дайлчигөр хөөхөн хоёр маань ямар гоё дээл өмсөвэ гэсэн байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай номын зохиогч маань байна. Тэгээд маш их бас уулзах баха. шинэ уран бүтээлийг бичиж байгаа юм шиг санагдсан. Хаяа бас мэдээллийг хардаг. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Тийм шүү. Тэгээд маш их баярлалаа. Ер нь бол дээлээр гоё гэдэг бол хамгийн сайхан гоё юм аа. Тэгээд дээлээ өмссөн байхад заавал энэ дээлний талаар тийм үнэхээр сайхан зурж байгаа талаар хин нэгэн заавал хэлдэг байгаа. Тэгээд маш их баярлалаа. За ариун жаргал нэвтрүүлгийн нэр нь өөр байна гинэ. Бид бүхэн сая нэвтрүүлэг эхлэхдээ алтаа гараад өөр нөгөө нэрээ сольж амжааг байсан. Тэгээд таныг эхлэхэд яг тухайн үед хараад сольж чадсан. Тэгээд танд баярлалаа. Бас бид бүхний анзаарах зүйлийг харж хэлж өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За тэгээд Ким Тэйон сар шины минь хүргье. Би хэрэгжүүлье. За хэрэгжүүлье. Би жаахан залах уу идэвхгүй болоод байгаа гинэ. Яг үнэ бид нэр хаяада нэг ингээд нэг итвэх санаачлага нэг даашгаа ундаг да. Тийм үед нэг хин нэгэн нэг гоё урам үгээр ч юм уу. Ингэж болдог штэ. Гэт нэг синхруулээд яг бидний номын одоо номтой нэвтрүүлэг маань яг л ийм л өдөөлтийг өгөхийг хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд та үнэхээр бас өдөөгдсөн байна. Танд баяр хүргэе. Би бас маш их баяртай байна. Тэгээд одооноос итгэвтэй амьдарч бусдад сайнаар нөлөөлөх өөрчлөлтийг эхлэхээр одоо шийдсэн байгаа. За маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Та өнөөдөр өөрчлөлтөө гинэ. Тийм байна. За тэгээд маш их баяртай наа. Тэгээд өнгөрсөн одоо 7 хоногийн турш би өнөөдрөөс өөрчлөлтөөр шийдсэн энэ номтой хамт байж та бүхэн бас өөрсдийгөө дотроосаа бас бусдыг ч гэсэн магадгүй харсан байх. Гэтэ юунаас ч илүүтэйгээр би өөрөө өөрчлөгдөх юм бол хин нэгэн өөрчлөгдөд би бас аяандаа өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр энэ өөрчлөлт гэдэг зүйл танаас эхэлж болно. Эсвэл бас магадгүй таны хажууд байгаа хин нэгэн урдчлаад танаас өмнө амжаад эхэлсэн байж магадгүй. Тийм бол тэр нөлөөллийг та аваад өргөжлүүлээд гал ясан бол тэ ноцсох шиг дахиад гал дамждаг шиг тэр өдөөлтийг ноцоолтыг аваад та улам бүр одоо урамшин урагшлаарэ гэж хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө бол нэвтрүүлгийнхаа номныхоо ерөнхий бүтцийн талаа бүтэн сарын турш 5 нэвтрүүлгийн турш ярилцсан. Тэгээд
өнөөдөр ерөнхий нэгтгээд бас үнэхээр хэрэгжүүлэх хэрэгтэй хүмүүсээ дахин сануулгыг хүссэн зүйлсээ хуваалцъя. Тэгээд дахин хэлэхэд бид бүхэн Солонгос хэл дээр гарсан номыг авч ярилцсан байгаа. Тэгээд тухайн тус ном маань 2015 онд Better Than Before буюу англи дээр 2015 онд гарсан. Тэгээд тус ном маань нийт 10 хэл дээр орчуулагдсан байгаа. Тэгээд удахгүй монгол дээрс орчуулагдана гэж найдаж байна. Тэгэд ерөнхийдөө бол номдоо гарч байгаа агуулгуудаасаа хамгийн чухалчилж үзэхээр зүйлүүдийг товчхон танилцуулъя. Тэгээд хамгийн түрүүнд хэлэхэд бол хүн бүхэн өөр байдаг. 7 тэрбум хүнээс та бол цор ганц та бол тавтагдашгүй. Тэм учраас та өөртөө тохирсон аль чанарыг олж авч хийх хэрэгтэй болохоос өөр хин нэгэнд үр дүн өгсөн хин нэгний хийж байгаа зүйлийг даах боломжгүй. Тэгээд тийм учраас өөрийгөө ихт таньж мэдэх, би хинбэ гэдэг зүйлээ таньж мэдэх, би ямар зан төлөвтэй, би ямар зан аран шинтэй вэ гэдгийг таньж мэдэх нь бол хамгийн чухал зүйлээ гэж номон дээр ерөнхийдөө бол гарч байгаа. Тэгээд тхийн тулд нийт 4 төрөлт хүмүүсээ хуваасан байгаа. За тэгээд тэр 4 төрлийн хас нь битээр бас өөрсдөө бас тодорхойлсон. Тэгээд хамгийн ихний төрөл буюу мөрдөгч ямар нэгэн дүрмийг бүх зүйлийг дүрмийн дагуу хийдэг хүн байгаа. Тэгээд туяагчийн хувьд бол ерөнхийдөө мөрдөгч тал руугаа арай илүү ойрхон мэдээж аливаа зүйл дээр уян хатан бас өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ арай илүү ойрхон магадлал өндөртэйгээр нь сонгосон байгаа. Хоёр дахь хүн болохоор асуугч байгаа. Асуугчийн хувьд бол ямар нэгэн зүйлийг асуудаг. Тэгээ аливаа зүйлийг өөрөө зөв гэж бодсон тохиолдолд тухайн зүйлээр явах магадaltaй. Тэгээ аливаа нэгэн зүйлээс айгүй шалтгаан хайдаг хүмүүс байдаг. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө асуугч төрлийн хүн тийм зан төлөвтэй гэж өөрийгөө бол тодорхойлсон байгаа. Гурав дахь нь болохоор шаардуулагч буюу хин нэгнийг хэлхээс нааш аливаа зүйлийг хийдэг хүн гэж хүн байгаа. Тэгээд дөрөв дэх хүн болохоор зөрүүд ямар нэгэн зүйлийг хийх гэж байхад хин нэг эсвэл энийг хийчих, тэрийг хий гэж хэлсэн тохиолдолд зориудаар тэр тухайн зүйлийг эсэргүүцдэг хүмүүс байгаа. Тэгээд мөн бас энгийн нэмэлт мэдээллүүдээр өөрийгөө эртэж шувуу эсвэл шар шувуу юу гэдгийг бас тодорхойлох нь маш чухал. Ямар нэгэн хүний тухайн энэ эртэж шувуу юу шар шувуу гэдэг нь болохоор ген буюу удамшлаар дамждаг. Та өглөө ямар нэгэн зүйлийг хийхдээ үр дүн гарах чадвар аливаа тухайн зүйлд идэвхтэй байх чадвар нь өндөр байна уу? Эсвэл оройн цагаар бас зарим хүмүүс шөнийн цагаар юм хийхдээ төвлөрөлт сайтай байдаг. Тэгээд энийгээ тодорхойлох маш чухал. Тэгэхгүйгээр шууд ямар ч болцлгүй л өглөө их тосох нь бол зөв. Өглөө бүхнийг хийнэ гэх нь айгу нэг талаараа өөрийгөө айгу хүнд байдалд оруулна. Тийм учраас өөрийгөө ямар төрлийн, ямар удамшил, ямар гентэй вэ гэдэг бас тодорхой хэмжээний би аль цагтаа үр дүн байна. Үр дүн гаргаж байна. Аль цагтаа илүү төвлөрөлт сайтай байна. Тэрийг бас тодорхойлоорой. Тэгэд мөн ажиглалт маш чухал байгаа. Яг үнэ. За тэгээд энэ ажиглалт дээр болохоор өөрийгөө хийж байгаа үйлүүдээ маш сайн ажиглах хэрэгтэй байгаа. Тэгээ бас аливаа зүйлээс татгалзах хоёр арга бид бүхэн ярилцсан байгаа. Тэгээд энэ зүйл дээр ярилцахад бол түр хугацаагаар татгалзах эсвэл бүр мөсөн татгалзах. Энэ хоёр аргаас маш чухал хэрэгтэй санагдсан. Тэгээд та бүхэн бас амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгээд жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Дахин магадгүй үзээгүй хүмүүс байгаа бол түр хугацаа болон бүр мөсөн татгалзах. За тэгээд бид нэр одоо 2-7 өдрийн өмнө нөө тий ярьсан байгаа. За бүрэн татгалзах түрүүн ярьсан байгаа те 4 төрлийн зан чанартай хүмүүс байдаг гэсэн. Тэг ер нь бол за ямар нэгэн зүйлийг бид нар ярьжсэн штэ. Хоолны дэглэм барих энэ тал дээр ярьжсэн байгаа. За зайрмаг гэдэг ч юм уу, ер нь бол кейк гэдэг ч юм уу те бид нарыг маш их калори өндөртэй хоол бүтээгдэхүүн идэхтэй бүрэн татгалзах хэрэгтэй хүмүүс байдаг. Үгүй бол хэсэг 7 нагт 1 удаа юм уу 2 удаа яг идэх өдрөө гаргадаг. Ингэж болно. Эсвэл зарим нэг хүмүүс болохоор ерөөдөө бүрэн татгалзсан нь өөрт нь илүү цогтөг. Яагаад гэхээр нэг л удаа идчих юм бол тэрийг одоо барьж дийлэхэд аягүй хэцүү байдаг учраас. Тэгээ өөрийнхөө та зан чанарыг харах хэрэгтэй. Тэгээд бидний өмнөх бас нэвтрүүлгийг дахиад нэг давтаж те бас хэрэгтэй гэж үзвэл тас татаад үзээрэй. Тийм шүү. Тэгээд мөн өөр ямар муу зуршлаас салах аргуудын тухайс бид бүхэн хуваалцсан. Тэгээд бүх аргуудыг тайлбарлахад хэцүү. Гэтэ миний хувьд үзэгч таныг дахиад сануулахыг хүсэж байгаа арга бол ямар нэгэн зүйлийг хийхдээ жоохон тухгүй байдалд оруулах, өөрийгөө биш орчноо өөрчлөх гэсэн аргыг хэрэглээд үзээсэй гэж хувийн зүгээсээ санал болгож байна. Энэ аргын хувьд ярих юм бол хувь хүн яг өөрийгөө өөрчлөхөд бас баг зэрэг хүндрэлтэй. Тэгмээс орчноо өөрчлөх нь бас өөрийгөө өөрчлөхөөс арай энгийн бөгөөд хялбар байдаг. Тэгээд ямар нэгэн зүйлийг хийхдээ баг зэрэг төвөгтэй өөртөө хэцүү байдлаар хийх юм бол тухайн зүйлийг хийх
тавтамж тухайн зураг зарцуулах хугацаа нь багасдаг. Тэгээд энэ аргыг би бас өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж үзсэн. Тэгээд цаашдаа хэрэгжүүлэхээр бас шийдсэн байгаа. Ялангуяа онлайн Facebook гэдэг SNS-та маш их цаг хугацаа сүүлийн үед хүмүүс их зарцуулдаг болсон. Тэгээд миний хувьд бол яг яаж хэрэгжүүлсэн бэ гэвэл Facebook аппликейшнийг бол ерөнхийдөө uninstall болгож устнаас устгасан. Тэгэд мэдээж бид бүхэн интернетээс хол байж чадахгүй. Ялангуяа гадаадд байх юм эсвэл өөр хүмүүсээс хол зайтахад мэдээлэл хэрэгтэй. Тэгээд яаж мэдээлэл авах вэ гэхээр өдөртөө нэг удаа интернетээрээ ороод интернет эксплорер ороод Facebook гэж бичээд нууц кодоо бичээд бүгдийг эхнээс нь хийж орох хэвээр. Тэгээд нэг удаа ор шалгаад болно. Тэгээд яг ерөнхийдөө бол ажиглаад үтгэхэд зүгээр шууд аппликейшн руу дарж орох, интернет рүү ороод Facebook хайгаад имэйлээ бичээд нууц кодоо бичээд ийм өөртөө баг зэрэг төвхтэй болохоор орох давтамж нь хүртэл буурдаг. Орох. Тэгээд аппликейшн байхгүй учраас ямар нэг мэдээлэл давсар зайгүй ирэхгүй. Тэр зургаас оллоо инглээ тэглээ гэсэн мэдээллүүд ирэхгүй. Тийм учраас бас энэ иймэрхүү жишээгээр өөртөө жоохон төвхтэй болгож өөрийнхөө муу зуршлаа салах бас хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд наадхан дээр чи ярихлаар нэг юм байгаа. Муу зуршлыг болохоор жоохон төвхтэй болгох. Тийм шүү дээ. Муу байнга хийгдээдэг бидний муу зуршлыг та өөрийгөө одоо анзаарч ажиглалт хийгээд би ер нь нэг фейс руу их ороод идэм байна. Их олон цагийг би энэ зүйлдээ одоо хулгайлуулж ин гэдэг юм үү те. Ингээд дүгнэлт гарангуудаа муу зуршлаа олохлоор маш их төвхтэй болгоно. Сайн зуршлаа олохлоор илүү хэлбэр болгоно. Тэгэх бол орчноо та одоо бэлтгэн нэр те. Би одоо энэ зүйлийг хийхин тулд орчноо бэлдээд илүү хэлбэр болгохын тулд за ингээд л баах юм бол ер нь бол нэлээд амжилттай өсөлттэй байх болоо гэж бодож байна. Тийм шүү. Тэгээд энэ аргуудыг бол ерөнхийдөө бол онцол та бүхэндээ зөвлөмөр. Та хамгийн сүүлд нэмжлэхэд бас хоёр зүйлийг зэрэг хийх. Энэ арга бас хэрэгтэй санагдсан. Ялангуяа автобус унаанд те зүгээр энгийн сул цагаараа уцаа оролдох биш ном уншаад үзээрэй. Ялангуяа оюутнууд бол хичээлийнхаа номыг унших те өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Дасгал хийж явахдаа бас ямар нэгэн ном унших нь бас айгүй хэрэгтэй. Тэгээд энэ аргуудыг бас та бүхэн хэрэглээд үзээрэй. Тэ. За ерөнхийдөө ингээд номоо баг бүхнээр нэрч юм. Тийм шүү. Бүгд хавтаас тийм. Бид бүтэн 2 сарын турш та бүхэнтэй зуршлын тухай ярилцлаа. Бас энэ бид бүхний хийж нэвтрүүлгээр дамжуулаад та өөрийнхөө муу зуршлыг засаад үнэхээр өөртөө сайн зуршлыг хөвшүүлсэн бол бид бүхний зорилго тэнд орших болно. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бид бүхэн сайн зуршилтай болно гэж байгаа гол зорилго маань сайн зуршлаар дамжуулаад өөртөө ад жаргалыг энгийн амар тайван байдлыг авчирч байгаа болохоос зөвхөн өөрчлөлтийг авчрахын төлөө өөрийгөө дайцалж өөрийгөө өөрчлөхийн тулд зуршлуудаа солих биш. Та зөвхөн тэр сайн зуршлыг хөвшүүлснээр өөртөө ад жаргалыг авчрах нь таны гол зорилго байх хэрэгтэй шүү. За тэгээд нэвтрүүлгийн дурш хамтдаа байсан үзэгч танд үнэхээр их баярлалаа. Тэгээд сайхан шинэлээрээ тэгээд эх 7 өнөөх бүгдээрээ шинэ намтайгаар дахиад уулзцгаая. Баяртай. Баяртай. Сайхан шинэлээрээ. За баярлалаа.